Гэхдээ яг энтэй төстэй үйл явдал. Гэхдээ хизээч ижлэх юм байхгүй шүү. За арилжааны эндээс нэг зүйлийг ойлгоод авчих. Арилжаа хизээч ижлэх юм байхгүй. Ижлэх юм байхгүй шалтгаан нь юу гэдэг вэ? Same гэж яриад байна. Төстэй байж болно. Гэхдээ хизээч ижлэх юм байхгүй. Яагаад гэдэг асуулт байна. Яагаад арилжаа яг тухайн цаг мөчид тухайн хэмжээний хүмүүс болом оруулж ирж байгаа. Яг тэр хүмүүстэй адилхан яг тийм одоо миллисекундын хурдтай адилхан татамжаар хүмүүс захиалга оруулж ирнэ гэж байхгүй. Тэр хүмүүс яг дараагийн удаа тэгж арилж байгаа юм шиг байхгүй. Тий. Энэ юун дээр ингэж бичсэн байдаг шүү дээ. Market Trading in the Zone гэдэг ном байгаа даа шүү дээ. Яг тухайн арилжааг давтахын тулд яах вэ гэхээр тухайн цаг мөчид тухайн оролцсон хүмүүс нь адилхан волюмаар ижлэхэн цагт авах юм бол тухайн нөхцөл яг үүсэх боломжтой. Гэхдээ яг тухайн одоо юу гэдэг өнгөрсөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо яг ижлэхэн цагт ижлэхэн хүмүүс ижлэхэн волюмаар оролцсон гэж байхгүй байж таарах гэдэг шүү. Хэрвээ яг одоо өнгөрсөнд байсан хүмүүс одоо орж ирээд яг ижлэхэн цаг хугацаанд яг ижлэхэн волюмаараа бүгдээрээ яг ижлэхнээр оролцох юм бол тэр болвол үүсэх боломжтой, ижлэхэн байх боломжтой. Гэхдээ хизээч хүмүүс ижлэхэн давтамжаар ижлэхэн цаг хугацаанд яг өнгөрсөн шиг оролцох боломжгүй л байгаа. Тэгэхээр энэ хизээч ижлэхэн байхгүй гэж хэлээд байгаа юм тийм. За орж ирж байгаа волюм болгон өөр байна. Орж ирж байгаа цаг нь өөр байна. Орж ирж байгаа хүмүүс нь өөр байна. Волюм нь одоо орж ирж байгаа тэр нэг юунууд нь өөр байгаа. За хүмүүс нь ижлэхэн байж ч гэсэн би нэг хэдэн ижлэхэн цагт байнга оролцоод байхгүй. Тэгэхээр яг надтай оролцсон хүн дахиж ирээдүйд ижлэхэн цагт надтай арилжааг хийгээд байхгүй л гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр эдгээр бүгдээрээ давтагдах ямар ч боломжгүй. Тэгэхээр арилжаа өөрөө хизээч давтагдах боломжгүй байгаа байхгүй. За арилжаа өөрөө юу гэдэг төстэй байж болно гэж хэлээд байгаа шүү дээ. Төстэй гэдэг нь ижлэхэн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бид нэр хүний тархичныг төстэй юмдаа ижлэхэн юмдаа дуртай. Тэгэхээр өнгөрсөн болсон юм ирээдүйд хизээч болно гэж байхгүй. За төстэй үйл явдал болвол болно. Тэгэхээр төстэй үйл явдал болно гэдэг нь за ингээд юуг нь аваад үзчихье заяа. Алтны хашиг та нар хэдэн жил харж байгаа? За олон жил харж байгаа бол чи аль хэдийн мэдж байгаа шүү дээ. Төстэй үйл явдал болж байгаа. Гэхдээ яг ажлын үйл явдал болсныг чи харсан уу? Харж байгаагүй. За яг ажлын үйл явдал болохгүй. Төстэй үйл явдал болж байгаа. Тэгэхээр энэ нөхцлүүдийг бид нар юу гэж аваад байгаа юм хэрэг энэ нэг болж байгаа нөхцлийг аваад condition тий. За энэ нөхцлийг аваад энэ хизээч ирээдүйд давтагдахгүй гэхдээ төстэй үйл явдал болох юм бол би энэ төстэй үйл явдал дээр ямар хариу арга хэмжээ авах уу гэдгийг чи тухайн цаг мөчид нь олж мэдээд нээгээд арилжааг хийх гэдэг юм тийм. За тэнгуут энтэй төстэй үйл явдал ирээдүйд болох үед нь яг үхээр энэ өнгөрсөн ижлэхэн одоо энд арилжаалж ирсэн туршлагаа чи авчраад энэ дээр хэрэгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр арилжаа хийх боломжгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр би энэ нөхцлөөс суралцаад байгаа байхгүй. Нөхцөл бүрээ суралцж явж байгаа гэж ойлгох юм тийм. За энэ нөхцлөөс би яаж суралцах вэ гэхээр энд хаана ороод хаана гарвал надад зүгээр байсан гэдгийг би ревю хийгээд арилжаа хийгээд дараа нь арилжаан дээрээс суралцаад ревю хийгээд ирээдүйд энэтэй төстэй үйл явдал болох юм бол би тэр нөхцөлийг яг таньдаг болсон байгаа байхгүй. Таньдаг гэдэгт би яг ижлэх нөхцөлийг арилжаалаагүй. Гэхдээ яг төстэй үйл явдлыг арилжаалж байгаа учраас тэр өнгөрсөн мэдлэгээ одоо цаг дээр авчирч байгаа гэж хэлдэг. За энэ хоёр давтагдсан ирээдүйд энэ дахиад давтагдана. Ирээдүйд энэтэй төстэй үйл явдлууд дахиад болоод байна. За төстэй гэдэг нь бид нар нэг юм баланс гэдэг хоёр юу үзээд байгаа учраас те баланс энэ ямархуу төрлийн баланс үүссэн. За энэ баланс нь бол ямархуу төрлийн баланс үүссэн. За энэ баланс хүртэл өөрөө ялгаатай байгаа. Жишээлбэл энэ баланс байгаа шүү дээ. Тэ? Энэ хурдан явсан юм баланс, энэ хурдан явсан юм баланс. За зарим юм балансууд удаан явж байгаа юм балансууд байгаа даа. Жишээлбэл одоо энэ ийм төрлийн юм балансууд байгаа шүү дээ. Энэ хоёрыг ижлэн гэж хүлээж авч үзэхгүй байгаа шүү дээ. За энэ өөрөө өөр нэг кондишн болж таарах гэдэг юм тийм. Ижлэн юм баланс уу, ижлэн юм баланс. Гэхдээ энэ арай яг
удаан юм баланс байгаа даа. Тэгээд удаан гэдэг нь илүү rejection-ууд өгсөн оролцоход арай юутай юу гэдэг хямд дээр аваад өндөр зараадах боломжтой ч гэдэг ч юм уу. Энэ цаг хугацааны хувьд ч удаан байгаа. Нэгж байгаа нөхцөлийн хувьд ч удаан байгаа тийм. За илүү боломж олгосон ч юм уу. Саяных шиг single breed явж байгаа ийм нөхцөл гэдэг нь өөр. За энэ төрлийн ийм баланс нь яг бас нэг өөр төрлийн кондишнер орж ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр чи өөрөөсөө асуух гэдэг шүү дээ. Би энэ нөхцөлийг урд нь арилжаалж ирсэн үү? Ийм баланстай би нүүр тулж ирсэн үү? Энэ дээр арилжаа хийж ирсэн үү? Надад ийм туршлага байгаа юу? Хэрвээ чамд ийм урд нь энийг арилжаалж ирсэн туршлага байхгүй болвол ирээдүйд чи нэг яаж арилжаалах вэ? Хаана ороод хаана гарах юм? Мэдж байгаа юу? Тэ? За мэдхгүй байгаа бол одоо чамд мэдэх боломж чинь орж ирж байна. За тухайн цаг мөчт нь очиод энэ дээр би хаана орохоо мэддэггүй юм байна. Хаана гарахаа мэддэггүй юм байна. Ямар байрлалд нь орохоо мэдэхгүй байна. Тэгээ мэдэхгүй бол чи яаж ярилцах хийх юм? За тэгвэл яаж мэдэх юм гэдэг асуулт. За мэдэх гэдэг нь өөрөө амархан болж таарна. За би энийг мэдэхгүй юм байна. Энэ нөхцөлийг. Тэгвэл би одоо яг уу энийг катлж аваачаад катлаад энэ дээр судлах гэдэг шүү дээ. Хаана орол зүгээр байсан юм бэ? Хаана гаруул зүгээр байсан юм бэ? Ирээдүйд одоо энэ болсон гэдэг нь ирээдүйд энтэй төстэй үйл явдал болно гэсэн үг. Тэгэхээр би энийг одоо судлаад одоо орох цэгийг тодорхойлоод гарах цэгийг тодорхойлоод би юу гэдгийг те энийг сайн судлаад үзэх юм бол long term-ууд нэтгэвтэй байна уу, short term-ууд нэтгэвтэй байна уу те хаана орох хаана гарах уу гэдгийг судалчих юм бол ирээдүйд би яг ийм төстэй үйл явдал болоход нь энэ нөгөө өнгөрсөнд би энийг арилжаалж ирсэн шүү дээ. Тэгэхээр би одоо яг тэр мэдлэгээ одоо цаг дээр авчираад арилжаал хийж байгаа гэж тооцогдох. За ингээд энд нэг нөхцөл, энд нэг нөхцөл, энд нэг нөхцөл өөр нөхцлүүд болж байна. Гэхдээ саяны хоёр нөхцлүүдийг аваачаад ирэх юм бол за энд нэг юм баланс явж байна. Аль нтай төстэй байна. Сүүлд байсантай төстэй байгаа даа ч тийм. Тэгэхээр шууд явчаагүй байгаа даа шүү дээ. За сүүлд шууд явчаагүй байгаад байгаа учраас сүүлд гарч ирсэн нөхцөлтэй ижилхэн учраас би энийг тэрнтэй ижилхэн нөхцөл гараад ирсэн юм байна. Би энд нь аваад энд нь ингээд зарчих нь надад илүү тохиромжтой байна. За энд дахиад нэг юм баланс байна. Энэ аль нтай төстэй байна. Илүү хурдан байгаад байна тийм. За хурдан учраас гэхдээ бас ч гэж нэг тийм юугүй байгаад байна шүү дээ. Шууд явцсан бол биш байгаад байна шүү дээ. Нэг хөөрхөн rejection-ууд бол өгсөн байгаа тийм. Тэгэхээр энэ rejection-уудыг би ашиглаж болох юм байна. За энд явж байгаа аль нтай төстэй байна. Хамгийн ихний шууд явдаг юм баланс байгаад байгаа. За шууд явдаг юм баланс байгаад байгаа учраас би энэ дээр яаж арилжааг хийх юм? Энд нь орох юм уу? Шууд явж захт нь орох юм уу? Энэ надад орох тийм ашигтай байрлал өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би шууд явж захт нь initiate хийж орох уу? Эсвэл болвол яг уу. Би өөрөө response хийдэг гэдэг нэг шалтгаан хэлээд байгаа шүү дээ. Initiate хийдэггүй шалтгаан нь би дандаа response явж идэг учраас initiate өгчгөр окей би initiate хийхгүй. Энд response өгсөн. Тэгэхээр response дээр би хийнэ. Тэгэхээр би эндээс үргэлжлүүлээд явах боломжтой л гэж хэлэх гээд байгаа юм. За ингэж явж байгаад юм балансуудаа судлаад явах юм бол нэлээд нэг тийм өөр зүйл бол гарахгүй. За энд жишээлбэл шууд явцсан юм баланс байгаа тийм тийм. Тэгэхээр шууд явцсан юм баланс учраас надад энэ ч initiate хийх боломж байгаа. Өөр боломж байхгүй байгаа шүү дээ. Response хийх боломж өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлийн ингэж явсаар байгаад төстэй үйл явдлаар нь хөөж явсаар байгаад хизээ нэгэн цагт бүх үйл явдлууд дуусна. За хизээж ижилхэн байхгүй ч гэсэн төстэй болоод дуусна тийм. Төстэй учраас төстэй гэдэг зүйлийг би ашиглаад тэндээс суралцаад тэр мэдлэгээ ирээдүйд ашиглаад яваад байна гэсэн. Тэгэхээр энэ нөхцөл бүрийг би одоо юу гэдэг төстэй одоо нэг бид нар өдрөдөр нь хуваацсан байгаа даа шүү дээ. Им баланс өдөр за биш natural day normal day гэдэг ч юм уу те. За өдрүүдэрээ хуваацсан учраас тэр дундаа бас нэг юм дотроо бас нэг юм жижигхэн задрага үсэг үүсгээд байгаа ч те. За ижлэхэн юм баланс гэхдээ нэг нь оверлапаар явдаг, нэг нь болохоор илүү single printer явдаг ч юм уу. За ингээд дотроо жижиг задрагаанууд байгаа. Гэхдээ төстэй учраас тэр төстэй байдлуудыг ашиглаж хагаад яг уу ирээдүйд тэрийг л ашиглаад яваад байгаа юм. Тэгээд тэндээсээ суралцаад тэр урд нь арилжаалж исэн туршлагаа аваад, энэ туршлагаа аваад ирээдүйд энэ үсгэд яг уу би бэлэн байх гэдэг байна. Бэлэн одоо би бэлэн байгаад энийг судлахгүй бол ирээдүйд энэ гараад ирэхэд би сандарчж байгаа байхгүй. Хаана орох юм бол тэгээд сандарна гэдэг нь одоо би айцтай л байгаа юм л.
хаана орох уу? Хаана гарах уу те? Хаана орох вэ? Хэрвээ би энэ дэр нэлээд олон удаа энэ нөхцлүүдийг 10 удаа харчих юм бол 20 удаа би энэ дэр арилжаа хийчих юм бол одоо жоохон нэг санаа сууччихл байгаа юм л та. За санаа суучхаар яах вэ? За энд нь ороод нэлээд хүлээж агаад доор нь биегээ зөөгөөд явсаар байгаад энд нь гарнаа ч гэдэг ч юм уу те. Окей. За тэгэхээр тэр хүртлэх энэ нөхцөл бүрийг орж үзээ таньж мэднэ гэдэг нь өөрөө асар их цаг хугацааг шаардна. За хасаа жишээлбэл юун дээр арилж